Хамтдаа бүгдээр өнөөдрийнхээ чимээгүй цагийг эхлүүлье. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв уучлал гэсэн сэдэв байна. За хамтдаа залбираад эхлэе. Эзэн минь бид өнөөдөр таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд аваа өнөөдөр бидэнтэй өөрийнхөө үгээр яриач гэж залбирч байна. Амен. Хуучин гэрээний хамгийн эхний ном болох Эхлэл номонд Йосефийн түүх гардаг. Тэр бол Яаковын хүү бөгөөд явандаа бурхан түүний нэрийг Израиль болгон өөрчилсөн. Йосефийн амьдрал бэрхшээлээр дүүрэн байсан учраас түүнийг 17 настай байхад ахнаар нь боолоор худалдсан. Йосеф Египтэд ирснийхээ дараахан хамгаалагчдын захирагч Потифарт боолоор зарагдав. Эхлэл 39-р бүлэгт эзэн Йосефтэй хамт байсан учраас түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж байлаа гэсэн байна. Явандаа Йосеф Потифарын гэрийн даамал болж эзэмсэж байсан бүхнээ Потифар түүнийг гарт өгсөн. Потифарын гэрийн ихэнх ажил амжилттай байгаа мэт харагдах боловч Потифарын эхнэр асуудал үүсгэжээ. Үнэн дээр Эхлэл 39-ийн 10-т тэр эмэгтэй өдрөөс өдөрт Йосефийг ятгахсаар байсан боловч тэрээр өөртөөгөө унт гиснийг нь ч хамт бай гиснийг нь сонссонгүй. Харамсалтай нь огт хийгээгүй зүйлийнхээ төлөө дараагийн 10 жилийг Йосеф шоронд хоригдов. Йосефийн өсвөр наснд харуулсал бэрхшээл зонхилсон хэдий ч тэр шаргуу хөдөлмөрлөхөө эсвэл цэвэр ариун нэгэн байхаа хизээч зогсоогоогүй. Эдгээр зан чанарууд нь магтагдан сайшаагдах хэдий ч Йосефийн амьдралаас бидний суралцгүйц бас биширхүйц зүйл бол ахнаараа уучлах чадвар нь байлаа. Тэд түүнээс уучлахын аргагүй уравсан хэдий ч тэр уучлалыг сонгосон юм. Эхлэл 50:20 Йосеф та нар намайг хорлох гэсэн боловч бурхан өнөөдрийн шиг үе олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм а гэж хэлдэг. Йосеф 17 настай байхдаа боолоор худалдагдсан. Ирээдүйнх нь хэсэг бүрийг нь бурхан хэрхэн сайнаар эргүүлэхийг тэр мдээгүй байв. Йосеф хорсол уур хилэнгээр дүүрэн байж болох байсан боловч тэр байгаа газартаа нөхцөл байдалдаа шаргуу хөдөлмөрлсөөр байлаа. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр өөрийнх нь амьдрал эдгээр үйл явдлууд яагаад өрнсөн болохыг ухаарчээ. Хүнд хэцүү зүйлтэй хүн бүрл амьдралдаа нүүр тулж байсан. Зарим нь хэн нэгний үйлдэлийн улмаас, зарим нь биднээс өөрсдөөс маань болсон аж. Ямар ч үл хүсэх нөхцөл байдал байгаагаас үл шалтгаалan. Бурхан эдгээрийг бусдын төлөө ашиглах боломжтой нь гарцаагүй юм а. Хэн нэгэн таныг өвдгсөний төлөө хорслыг хураах бус. Уучлал зохих хэсэг амьдрал танд байна уу? Үүнийг илчилж өгөхийг Бурханаас гуйн залбираа. Цаг нь ирэхэд хэн нэгний тусын тулд өвдөлтийг тань хэрхэн чөлөөлөхөө тэр харуулах болно гэсэн байна. Амен. Тэгээд үргэлжлүүлээд 2 дугаар Коринт 1:3-аас хамтдаа уншицгаая. Бидний эзэн Есүс Христийн эцэг ба бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн эцэг бөгөөд бүх тайвширлын бурхан мөн. Бурхан биднийг тайвшруулсан тэрхүү тайвширлаар бид аливаа зовлонд орогсдгийг тайвшруулж чадахын тулд тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм а гэсэн байна. Амен. Тэгээд өнөөдрийн Бурханы үг та бүхэнтэй ярих болтугай. Тэгээд Бурхан ивэг та бүхнийг